Төв твийн хойд хэсэгт намрын үлрэл дуусч өвлийн үлрэл хаяанд иржээ. Өндөр хар модод шигүү ургаж цасны ширхэг даруулан номрон бүхийн харагдана. Яг л байгаль ээж цасанд амьсгаа даран амс хин чимээгүй улсан мэт байлаа. Энэхүү нам гүмийг эвтэж 3 тэрэг хүмүүс хойд зүгийг зорин явцгаана. Тэдний дотор нэгэн шархалсан зүрхтэй хүү байсан юм. Нэгэн цагт гал шиг гялалзж явсан тэрээр одоо нүднийх нь гал цог нь хаашаа ч малгуулчихсан хов хоосон хүндийл харагдана. Тэр бээр нэг удаа амьдралаасаа зугтаж байсан. Хоёр дахь удаа тэрээр хойртой охиноос сэтгэлийн гүн шарах авсан. Энэ бүх зовлонгоос салах хамгийн амархан арга нь түүний хувьд бүхнийг мартаад бууж өгөх байлаа. Хүү аманда бүх зүйлдээ ямар ч утга алга. Ингэж амьд явах хэргийн юу байна? Би яагаад ингэж зовох ёстой юм бэ гэж өөрөөсөө асуусаар байх боловч тэр өмнө нь өөртөө би энэ удаад заавал хүн шиг амьдрах болно гэж амласан юм. Эмэгтэй хүний өмнө бүжиглэнэ гэдэг нэг өөр хэрэг. Гэхдээ би түүний алган дээр бүжиглэхийг хүсэхгүй байна. Rudius. Юу яцгаанда залуучдаа ингэж бичлэг удааж оруулж байгаад үнэхээр уучлаарай. Тэгээд цаг зав тааруулаад би аль болох хурдан оруулахыг хичээх болно. Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд би 5 дугаар бот хүртэл нь орчуулчихсан байгаа. Нөгөө вебсайт дээр архичин болсон Паултай Rudius уулзж байгаа хэсгээр нь одоо явж байгаа. Та нар тэгээд ердөө 10,000 төгрөг төлснөөр шууд бүгдийг нь унших боломжтой байгаа шүү. За тэгээд өөр зүйл гэвэл би энэ бичлэгэн дээр 7, 8, 9 дугаар ботуудыг нь ярих болно. Тэгээд subscribe дараад бичлэгээ дуусна үзээрэй. Сүүлд Rudius маань нэрээс таягдчаад сэтгэл санаагаар нь авс умсан амтан ээжигээ хайхаараа төв твийн хойд хэсгийг зорин явсан юм. Мэдэж байгаачлан Rudius-ийн гэр бүлээс одоо зөвхөн ээж нь л алгуулсан байгаа. Гиширацо жүжигчдийн хэлснээр ээж нь одоо Begarata гэдэг твд байгаа. Гэвч үүнийг мэдэхгүй байгаа Rudius төв твийн энэ хэсгээс ээжигээ хайхаар явж буй энэ. Харж байгаачлан энэ хэсгийн газар сэрүүн уур амьсгалтай өвөл болдог газар байгаа. Мөн маш их аюултай мангасуудаар дүүрэн. Гэхдээ чөтгөрийн твийг үүсэхгүй л дээ. Ямар сайндаа Rudiusтэй хамт явж байгаа хажуу талын эгч манай хүний хүүхэд байж ягаад ийм аюултай газар руу ганцаараа явж байгааг нь асуудаг. Гэвч манай Rudius хайртай охиндоо хаягдаад юун тиймэрхүү асуултанд хариулах байтугай. Үгийг нь тоож сонсох шинж алга. Үүнд нөгөө эгчийн хажуудайх охин уурлаж манай эгч чамд санаа зовж асууж байхад чи яагаад хариулахгүй бүдүүлэг зан гаргаад байгаа юм бэ гэж гомдолно. Аргагүй ирэхэнд Rudius ээжигээ хайж явж байгаа гэдгээ хэлдэг. Мань хоёр эгч дүүс Асура хаан тулсад адал явдал хайгч хийгээд олигтой мөнгө олохгүй байсан болохоор ишээрж ажил хийж мөнгө олох гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл манайхан Солонгост очиж ажил хийж мөнгө олдсон штеп. Яг л тэрнтэй адилхан зүйл. Хойд нутгийн улс орнууд ядууч гисэн Асура хаан тулсаас илүү олон мангастай байдаг болохоор мангас устгаж мөнгө олох нь илүү хялбар байдаг. Ранава, Нерис, Башарант гэдэг энэ 3 улс нь хойд нутгийн хамгийн хүчирхэг 3 улс. Яг одоо тэд нэр Башарант гэдэг хаан тулс руу явж байдаг. Сүүлд Rudius Рова хотоос гараад 2 сар явсны эцэст Башаранти Розенборг гэдэг хотод инхүү ирсэн юм. Яг нэг тийм Сибирт амьдардаг орсуудын хот шиг харагдаж байгааз. Нөгөө хоёр эгч дүүс чинь өөрсдийг нь хүлээж байсан багтайгаа нилээд цаашаа яваад өгдөг бол Rudius харин өөртөө амрах газар олохоор ирээд шууд нэг зочид буудалтай 1 сарын түрээсийн төлбөрийг нь өчгдөг. Рова хотоос гарахаас өмнө манай хүн тэр авди ич дээр ажил хийгээд нилээх мөнгө хураасан байсан юм. Тэгээд дараагийн хийсэн зүйл нь үхлийн төгсгөлөгдөг багаа цуцлуулах байсан юм. Рожер дээрс хоёр одоо байхгүй болсон. Тэгээд Rudius охин таягдаад юм багаар хамтарч ажиллах зөжгөрчихсэн амтан. Багаараа авч хийдэг хүнд төвчний даалгавруудыг Rudius ганцаархан авч хийгээд нутгийн хүмүүст өөрийгөө алдартай болгоно. Илүү олон хүнд алдартай болох тусам илүү олон хүмүүс ээжийг нь хайхад туслана. Мөн өөрөө ээж нь бас өөрийнх нь алдар нэрийг нь сонсоод олоод ирнэ гэж итгэсэн юм. Бас яагаад манай хүн энэ эрсдэлтэй замыг сонгох гээд байгаа гэхээр ээрээс таягдаад өгсөн ч яах вэ гэсэн бодолтой болчихсон манай хүн. Бүр тэгжил амир сэтгэлээр гутарсан байгаамаа. Тэгсэн Rudius дээр нөгөө нэг эгч чинь хүрээд ирдэг. Ганцаархнаа ийм хүнд хэцүү даалгавар аваад юугүй вэ? Хэдүүлээ хамтдаа багаараа хийцгээе. Мөн хэдүүлээ энд саяхан ирсэн шинэ хүмүүс болохоор би биэндээ тустай дэмтэй байцгаая гэж нэгсэндөө Rudius-ыг манай багт орооч гэж санал болгодог. Rudius жаахан бодож үзээд нэрэл хүнд хэцүү даалгаврыг ганцаархнаа хийгээд байвал нөгөө нэг нутгийн хүмүүст өөрийгөө алдартай болгох биш харин ч илүү атаархуулсараагаа л таарах юм байна. Яагаад гэвэл өөр нутгаас ирсэн танихгүй хүн гинтэл өөрсдөөс нь булаагаад хамгийн мөнгөтэй цалинтай даалгавруудыг нь авч хийгээд ганцаархнаа ашиг олоод байвал нөгөө хүмүүс нь яаж ч бодсон дургуутсан. Тийм болохоор Rudius маань тэдний саналыг хүлээн зөвшөөрч тэдний багт элсэн ордог. Rudius-ыг нэгтгэхэд дургүй байгаа ганц хүн нь энэ шар үстэй охин л бололтой. Маргааш өглөө тэднэр шууд Grizzly баавга агнах даалгаварт гарсан юм. Энэ бор эгчийг Сазана, энэ шар үстэй охиныг Сара гэдэг. Харин эдний багийн лидер нь Тимоти гээд энэ цайлган царайтай ах.
Багийн ранг нь бий бол харин Сара гэдгийн охин нь A ранг төвшний харваач юм байна. Хэдийгээр тэр ийм авьяастай ч гэсэн хүнтэй хамтарч ажиллахдаа нэлээд таарахын бололтой. Рудис дээлт дургүй яг л Эристэй адилхан адаар ааштай. Ямар сайндаа Рудисээр дамжуулж түүнд багаар ажиллах чухлыг ойлгуулж байгаа бололтой. Тэгээд тэд нэр 3 өдрийн турш явж байж Гризли баавгай ичиж буй газрыг олдог. 20 орчим баавгайг унтаж байхад нь Тимоти галын шидээр амархан гихч нь устгachгав. Гэтэл тэднийг 20-80 орчим баавгай айл хэзээ гарах гарцгүй болгоод бүсэлчихсэн байж. Зүгтгад хидэрхий оройтсон тул Рудис за ер нь ингэж өгсөн чи яах вэ гэж зогсож байтал Сүзэн Сара гэдэг нөгөө багийнхан маань амьд үлдэхийн төлөө ширүүн тэмцэнэ. Өөрөө энд үхлээ хүлээ зогсож байхад тэнд хүмүүс амьдрахын тулд тэмцэж байгааг Рудис хараад дурсамжин сэргсэн үү яасан уу манай хүн сэтгэл гутралаасаа бага зэрэг илаашраад үлснэг нь надад даатах гэж хэлээд Рудис тэр өдрийг аварсан юм. Рудис эцэст нь инээмсэглсэн царай гаргаж нөгөө багийнхантай аль биесээр гар барин андууд болцгоодог. Тэднийг олзоо аваад буцаж ирэхэд нутгийн хүмүүс муусан гадныхан гэж дотроо шивэр авирхийн ярьцгаана. Инкийг нь мэдэж байсан манай хэд олзноосоо хуваалцаж тэнд байгаа бүх хүмүүсийг хоол ундыг нь даахаар болдог. Мэдээж гол гавья нэр хүндийг Рудиэд өгдөг. Нутгийн иргэдийн хандлага шууд л өөрчлөгдөж Рудис гэж баярлан хашгирцгаана. Энэхүү жаргалтай партийн дараа Рудис өрөөндөө орж ирээд би энэ удаад хүн шиг амьдрнаа гэж өөртөө амласан. Би Эрисийг алдсан ч гэсэн би бүхнийг алдаагүй. Надад хамгаалах ёстой, хайрлах ёстой тэр нандин хүмүүс минь одоо ч гэсэн байгаа гэдгийг ойлгоод Рудис энэ үстэй хамт өөрийнхөө тэр бүх сэтгэл готрал муухай дурсамжуудыг шатаан алга болгоод түүний амьдрах хүсэл эрмэлзэнд энэ галын хамт иргэн бадарсан юм. Үүнээс хойш цаг хугацаа хурдан өнгөрч нэг л мэтгэд хэдэн сар болсон байв. Энэ хугацаанд Рудис бүрийн шинэ хүн болж 10 км-гүйж гар дээр зөө сунаа нь бас 100 скват хийн. Бүр өөрийнхөө биеийн булчингуудад нэр хүртэл өгчихсэн байдаг. Яагаад гэвэл өөрийг нь орхиж явдаг Эрисээс ялгаатай булчингууд нь өөрс нь хизээж сухдахгүй харин ч илүү хөгжиж томорно. Тэгээд бас наагур цагуур адал явдал хаягчийн ажиллаа хийж энэ тентхийн багуудад даалгаварт явахад нь тусалж хөөхөн тэнтэй Quagmire гэдэг нэрээрээ алдартай болжээ. Ягаад ч мэдэхгүй хүмүүс түүнийг Quagmire гэд нэрлэчихсэн байдаг. Оо Руди хэрвээ би ээж чинь талаар олж мэдвэл би чам заавал дуулганаа гэх мэтээр хүмүүс Рудис ээжийг нь олоход туслахаа амласан байдаг. Яагаад гэвэл Рудис тэдэнд тусалсныхаа хариуд олсон олцсныхаа 10%-ийг нь л гэх мэтээр хариу нэхэлгүй сайхан сэтгэл гаргасан болохоор шүү дээ. Энэ үеэр нөгөө Сара гэдэг охин чинь манай Рудисийг нууцаараас ажиглаастай. Яагаад Рудист ингэж муухай хандаад идэм бэ гэсэн чинь баг байхасаа л ер нь язгууртан хүмүүст дургүй байжээ. Манай Рудис Грериат гэдэг асуураа хаант улсын маш том язгууртан гаралтай хүн болохоор Сара Рудисийг хүлээн зөвшөөрөхгүй байжээ. Зя тэр ч яхав манай Рудис тэгээд эднэртэйгээ хамт дахиад нэг даалгавар авахар болдог. Тэрхүү даалгавар нь энэхүү агуунаас цасны мангасаас ундаг хайрснуудыг түүх юм байна. Хараад исэн чинь энэ агуу дээр нөгөө Киширацу гэж чөтгөрийн хөшөөнд байж идэв. Хэдэн мянган жилийн өмнө хүн чөтгөрийн хооронд дайн болж байх үед Киширацу энд хүний нутагт орж ирж энд новча хийж байсан юм байна. Тэр нь одоо ингээд балгас болоод агуулж үлджээ. Гинэд төсөөлөөгүй байхад цасны мангасууд гараад ирдэг. Эй төвшний мангас болохоор ер нь тулалдахаас зайс хийж тэд нэр шууд л зүхтаахаар болдог. Рудис амхандаа тэр мангасуудыг саадуулах гэж байгаад багийнхнаасаа тасарчдаг. Өө зөлөг намайг ингээ мөрчхөж байгаа юм багтаа гэж удаж байтлаа. Тимотигийн багийнхан түүнийг мөрөөгүй байсан юм. Өнөх мангасуудтайгаа манайхан тулдаж байтлаа гинэд хаанаас ч мэддэхгүй нэг нөхөр гарч ирсэн ээ. Тэр мангасуудыг агнаж эхэлдэг. Хоёр талын баг цасны мангасыг устгаж дуусгаад өнөөх нөхөр чинь Тимоти дээр ирснээ цохиод авдیں۔ Энэ гаруудыг устгах гэж байсан мангасуудыг нь манай хүмүүс алж байж таарч л дээ. Тэгээд л тэр нөхөр өөрсдийнх нь олзыг нь булаах гээд байна гэж ойлгож. Энэ үед Тимоти багийн ахлагчийн хуваар уурлалгүй бат зогсож үл ойлголцлыг засан хэрэггүй маргаанаас зээл хийж манай баг танаа олзыг булаах гээгүй. Бид нэр зөвхөн цасны мангасын хялгасыг л түүж байсан юм. Хараад байхад бидний авсан даалгаврын агуунууд холбогдсон байд юм байна. Тийм болохоор л та нарын агнаж байсан мангасууд манай агууд гинт орж ирж л таарсан юм байна гэдгийг ойлгуулдаг. Ингээд ашгүй тэднээс аятайхан шиг салаад өөрсдийн олзоо аваад жаахан тэмдэглэл суув. Өө ядрага нойтоо амуу шиг юмнууд чинь дахиад л арх уучсан ороод ирд юм байна. Нөгөө нөхөр чинь орж ирэнгүүтээ шууд л агсан тавьж байна. Тимотиг чиний царайг харахаар л миний дургу хүрээд байх юм. Чи одоо надад зөвхөлчөд босч ирээ зодтолддгүй ямар сонин залуу вэ? Чи яах эр хүн шиг байл да. Би ийм нэг эр минь мэддэхгүй юмнуудыг харахаар жаахан дургу хүрээд идэв шүү гэх мэтэр.
Паул залуу байхдаа яг л ийм байсан болоо даа л гэж бодогдмоор. Тэгснээр Рудис рүү харснаа би чамд хамгийн их дургу. Наад нэг хараал эзэн инээмсэглэл чинь худлаа гэдгийг нээлт мэдэгдээд байна. Хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг чи ганцаархнаа зовлон үзсэн юм уу? Бид нар ч гэсэн энд амьдрах гэж зовлон үзэж байна. Энэ дэлхий зөвхөн чи л байдгүй юм. Чи өөрийгөө хэн гэж бодсон юм бэ мó новш минь гэдэг согтоо толгой чирэгдээд гараад яв. Нэг бодлыг хэлсэн үнэн ч юм шиг. Хэд хоногийн дараа даалгаварт гарсан байсан Тимотигийн баг зөвхөн гурвуулхнаа л эргэж ирэв. Тэднийг замдаа явж байхад нь гинэт хүчтэй цасан шуурга болж мангасууд гинэт довтолсон тулаа Сара ногоо үстэй залуу хоёр багаасаа төрч алга болжээ. Цасан шуурга нь хитрхи хүчтэй байсан болохоор манай гурав нь шуурга намжтал энд буцаж ирж хүлээхээс өөр аргагүй болжээ. Рудис тэдэн тэлэлгүйгээр өөрөө Сара болон ногоо үстэй залууг хайхаар гардаг. Яг үндэ Рудис одоо яг юу хийгээд байгаагаа ч ойлгох юм алга. Саяны согтөө нөхрийн хэлсэн үгээ толгооноос нь гарч өгдөггүй. Зөв гэж бодсон зүйлээ л хийж явна. Тэгээд Рудис овоол устай хүүрнүүдийг олдог бөгөөд тэр дотроос ногоо үстэй Мимиргээд залуугийн цогцыг олдог. Мааны бадныхам гэж хэлээд тэр хүүрнүүдийг шатааж байтал араас нь гинт модон мангас дайрав. Азаараа Сара өхөөгүй байдаг бөгөөд тэр модонд олцлогдсон байв. Бушуухан шиг түүнийг авраад хамгийн ойрын агууд очиж хорогдон норсон хувцас хатаах гад хоёр амт нөцгөлчгсөн сууж идэг. Хувцас хатааш дуусчаад илүү дутуу юмгүй тэд нэр шууд гэртээ ирдэг. Нөгөө нэг Рудист маань дандаа муухай ханддаг байсан Сара чинь баярлаа гэж хэлээд манай хүндэж яхан талтай болж худаа яв. Рудис маань ч бас хүн аварсандаа сэтгэл санаа нь арай нэг дээрддэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Сара бүр ийэлт Рудист ханд өгөөдөг боллоо. Мань хоёр элдв бусын юм хоорондоо ярилцаж өөр өөрсдийнх нь төхийг ярих бөгөөд Сара маань баг байхасаа язгуурт хүмүүс дургүй байсан. Яагаад гэвэл Сарагийн тусган мангасын дайралтанд өртөж байхад үргэлж татвар авдаг байсан язгууртнууд нь өөрсдийг нь хамгаалаагүй. Хариуцлагагүй шунлын туламнуудаас олж Сарагийн ээж аав нь нас орсон. Рудисийг ч бас тэрний балаа язгууртнуудаас ялгагдах юм байхгүй болоо гэж бодож байтал Рудис арай өөр хүн байсан юм. Ямар сандаа өөрийн мэдлгүй түүнд дурлцсан байх вэ? Нэг харсан мань хоёр бүр болзоонд явчихсан. Шөнө өрөө болчихсон байхад Сара Рудис ингэрд очиж цай ууй гэж хүртэл хэлдэг байгаа. Амхандаа Рудис сайн өрхөн байх гэж хичээгээд чадлагүй Сарагийн хавханд орчихсон гэртээ дагуулад хүрээд ирдэг. Нөгөө нэг цай ууй гэсэн хүмүүс чинь ч одоо тэгээд ууг амар гоё өрнөлтөө явж исэн чинь Рудис нэг юм мэдсэн нь өөрийнх нь бор юм нь босгоо болчихож. Сара бол ярих юмгүй үнэхэр үсгэлэнтэй байсан. Гэхдээ яагаад ч бор юм нь цаанаас л босож өгөхгүй бай. Сара энийг нь ойлгохгүй энэ муу миний биеийг харж чад босохгүй байгаа юм байна. Намайг голоод байгаа юм байна гэж ойлгонгуудаа өөрийнхөө нэр төрөө хамгаалахаар энд ямар ч хайр байгаагүй маа. Би зүгээр чамд авруулсан төлбөрөөл төлөх гэсэн юм гээд Рудисийг хаяад гараад явдаг. Ингээд 2 удаа охин таягдсан Рудис маань шууд л сэтгэл готролд ороод архинд орхов дээ. Эртэтийн Рудис таксан тавьдаг гар Рудисийн хажууд ирж суугаад чи чинь яагаад архинд орчоо вэ? Яасан амьдрал чинь хэцүү зүйл өхөлдсөн үү? Тэгсэн л хаалтаа та нар шиг юмнууд жоохон жижиг хэцүү юм таарчингууд гутрахаас өөр яг юу ч хийж чадах вүлээ. Ингээд гойчилдаг шигээ гойчилж байхад нь Рудис төнийг цохиод авдаг. Чи мөн новш яг юу мэднэ гэж намайг ингэж доромжлоод байгаа юм. Би бусдад үзий ядагдахгүй төлөө л тэгж инээмсэглэдэг байсан. Гэтэл чи яагаад үүнд дуурлаад байгаа юм? Намайг амьдрал үзээгүй гэв. Чи яг миний юу үзэж туулсан яаж мэдх юм? Бүхнийг мэддэг юм шиг олон юм хуцгаа бойл. Рудисээс шанаа авсан нөгөө нэг агсан нөхөр чинь дуугал Рудисийн гомдлохыг сонсож харин ч бүр аргадан тайвшрууллаа. Дараа нь Рудис түүнд өөрийнхөө зовлонгоо бүгдийг нь тоочдөг бөгөөд нөгөө нөхөр чинь сонсож дуусгаад миний туршлагаас харахад чи орондоо л нэлээд тааруухан бололтой. За яг хөө нэгэнд над бусдаггүй борыг чинь босгоод өгөх боломжтой. Яаж гэж тэгж хэлээд тэд нар ягааны гудамж руу Рудисийн өвчнг ангаахаар явсан юм. Рудис дүүлжиж буй нэмэгтэй Рудисийн нэр хүндийг сонсож байсан бас өөрийнх нь дүүг нь нэг удаа үнгүү ангааж өгч байсан юм. Ийм сайхан сэтгэлтэй Рудисийг маань тэр эмэгтэй чин сэтгэлээсээ өвчнгийг ангаах гад хамаг юма бараад даанч ямар ч өлегтэй үр дүн гарсангүй. Манай Рудис эмэгтэй хүн өөрийг нь хаяад авчихъя гэсэн сэтгэлийн айдас буюу тараама шиг зүйл тусчихсан. Тэр нь бор сүлд нь яагаад босхгүй байгаагийн учиг нь юм байна. Маргааш өглөө тэр хоёр ягааны гудамжаас гарч ивж байхдаа нэрээ энэ нөхрийг Солдат гэдэг шүү. Солдат Рудистэй тэр Саратайгаа очиод уулзаа. Өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлал. Чиний ярьж байгаагаар үзэхэд тэр Сара гэдэг охин чинь чамд зүгээр төлбөрөө төлсөн биш. Үнэхээр л чамд хайртай байсан байж магадгүй юм шиг санагдлаа гэж хэлдэг. Тэгсэн Рудис түүний үгийг нэх их тоосон шинжгүй. Тэр угаасаа миний тайп биш байсан юм уу? Нэг тийм жаахан хүүхэд чиг зантай. За тэгээд болвол тэр үз болохгүй бол тэр үз тэгээд хай гэж хэлхийг нь гай таарч чих юм уу азгүйтэж Сара нь хажуу талаас нь сонсчихдаг. Мэдээж ойлгомжтой Сара түүнийг очиж алгадаад гомдоод цаашаа яваад өгдөг болов. Рудис энэ бүх азгүйтлаас болоод золтой ламиа өгөөдөг ч гэсэнгүй.
Солдат түүнийг болиулж ухаан оруулаад за чи ер нь манай багт ор. Маргааш бид нар Нэрис хаант улс руу Гяндан руу орох гэж байгаа. Чи ч гэсэн хамт явах уу гэж Рюдисээс асуулаа. Солдат одоо Рюдисийн зовлон маш сайн мэддэг болсон. Түүнийг дахиж гойжлохооч болсон байв. Харин Рюдис одоо нэгэнт буцаж очиход нүүргүйч болсон. Тэгэд ч манай солдат үнэхээр сайн залуу шиг санагдсан болохоор түүнийг дагаж явахаар шийддэг. Харин Сара энэ үед орон дотроо уйлж байлаа. Мань хүн бол яалтчгүй Рюдисээс дурлжчихсан байсан. Тэгээд амхандаа сая сэтгэл гараад ярилцах гад өтсөн чинь Рюдисээс ийм үг сонсч ил байдаг. Тэгээд бас нэг жаахан с ิจ төрснөө нөө. Рюдис тийм хар өглөөгөөр солдат гээд тэр нэг архичин нөхөртэй ягааны гудамжнаас гарч ирсэн гэхээр надаас салсны дараа тэр юу хийсэн болж таарах нь вэ? Энэ ямар ичтгүүн амтан бэ гээд маргаашин Сара Рюдистэй уулзах гад өтсөн чинь Рюдис байхгүйсэн. Тэгэд бүр Рюдисийн гарч ирсэн тэр ягааны гудамж руу очиод нөгөө үйлчилсэн эмэгтэйг нь олоод уулзсан чинь Рюдис мань хүнийг голсондоо биш. Зүгээр юмд босдоггүй өвчин тусчихсан байсан гэдгийг нь олж мэддэг. Бас солдотыг дагаад өнөө өглөө тэд Нэрис хаант улс руу явсан гэдгийг ч мэддэг. Нөгөө эмэгтэй нь Сара Рюдисийг ямар сайхан сэтгэлтэй өгөөмөр хүн гэдгийг нь тайлбарлаж өгөх бөгөөд хэрвээ чи хайртай хүнийхээ нөгөө асуудлыг нь ойлгож чадахгүй байгаа бол чи хүнтэй харилцаанд ороход бэлэн биш байна гэж сургаал хүртэл айлдав. Үүнийг сонссон Сара баг зэрэг үйлсэн ч гэсэн өөрт нь бас буруу байсан гэдгийг ойлгож бие биендээ юм саналгүйгээр хоёр тийж салцгаасан юм. Энэ явдлаас хойш Рюдис солдатыг дагаж энэ тентгийн адлын явдал хайгчийн ажлуудыг хийж 2 жил орчим хугацаа өнгөрчээ. Нэгэн өдөр тэд энэ дэлхийн хамгийн хүчтэй мангас гэгддэг улаан лууг агнах даалгаварт гарсан юм. Рюдис өөрийгөө ийм хүчтэй болсон гэдгийг ч мэдээгүй байхдаа тэр улаан лууг чулуун сум гэдэг өөрийнхөө маш хүчтэй шидээрээ ганцаархнаа ялчдаг. Эс зэрэглэлийн багууд хамтарч байж нэг улаан лууг буулгаж авдаг байтал Рюдис ганцаархнаа нэг улаан лууг буулгаж авснаар өөрийнх нь нэр хүнд хойд нутаг даяар маш алдартай болов. Бараг нохоон ч хандахгүй. Рюдисийг төсөөлөөгүй байхад нэгэн өдөр нэг эльф эмэгтэй хаалгыг нөшөглөн орж ирээд түүний амьдралыг өөрчилнө гэж хэн санах вүлээ. Тэр бол Паулийн хамтрагч байсан Рокси багшийн ч найз Элина Лизе гэдэг эмэгтэй юм. Та нар ч мэдэн дээ нэлийн сэрэлтэй эмэгтэй. Ямар сандаа Рюдис шиг өсөж яваа. Дасгал эсрэг байгаад хөөрхөн булчинтай болсон манай хүнийг олцоо харж байгаа араатын шиг л харна. Гэхдээ Элана Лизе Паулийг үзээд яддаг болохоор бэр нь болохыг хүсэхгүй байгаа. Бас Рокси найзаасаа ч урах бодлого байгаа. Тэр хоёрын хооронд мэдээж юуж болохгүй. Ой та нар хараад ах юм байхгүй зүгээр цаашаа явцгаа. Элана Лизегийн Рюдисийг зорж энд ирсэн шалтгаан нь ээж нь одоо Бегарате гэдэг твд байгаа гэдгийг дуулгахаар ирсэн юм. Бас Рокси аав дээр нь очиж энэ мэдээг дуулгаж ээжийг нь хайх эрлийн багийг босгож одоо аль хэдийн Бегарате тв дээр очичихсан байгаа гэдгийг хэлдэг. Нэгэсэндээ Рюдисийг ээжигээ дахиж хайх шаардлагагүй санаа зовох хэрэггүй гэдгийг дуулгадаг. Гэхдээ л энэ эльф эмэгтэйгийн завхаар л бүр арай л дэндүү юм аа. Ёс улсын юм шиг шөнө болгон заавал өрөөндөө нэг өөр эрэхтэй дагуулж ирнэ. Ядаж байхад Рюдисийн яг хажуу өрөө тэр нэг ядаргаатай чимээнүүдийг нь байнга сонсох боловч манай хүн бэлгийн сулралтай бас охинд хаягдж сэтгэлийн шарх авч исэн болохоор Рюдис түүнийг тоосонгүй. Гэхдээ л жаахан атаархаалах шиг байгаамаа. Элина Лизе унтсан эрэхтэй болгондоо ингэж нэг шөнийн явдлыг мартаарэ гэж мөнгө өгд юм байна. Дахиж хоёулаа уулзахгүй шүү л гэсэн утгатай юм шиг байна. За энэ ч яхав дахиад нэг гинэт нэг өдөр Рюдистэй Ранава шидийн их сургуулаасаа тусгай оюутнаар элсэн суралцах урилга иржээ. Угаас манай хүн маш алдартай болсон. Бас улаан лууг ганцаархнаа буулгаж авсан. Бас шившлэггүй шид хэрглэж чаддаг шүү дээ. Ийм авьяастай сурагчийг өрөх нь мэдээжин хэрэг үз. Гэхдээ Рюдис хамгийн түрүүнд алга болсон ээжигээ олохыг гол зорилтоо болгож байлаа. Энэ бодлыг нь өөрчлөх гэсэн юм шиг нөгөө нэг хүн бурхан чинь түүний зүдэнд орж ирсэн юм. Хэрвээ чи Бегарате төв рүү явж ээжигээ хайх юм бол заавал харамсах болноо. Хэрвээ чи харамсмааргүй байвал миний зөвлөгөөг сонс. Яг одоо Ранава шидийн их сургуульд элс. Тэгэд тэнд маананы шуурганы талаар судалгаа хий. Тэгж чадуулаад давхар чи наад нэг бусдаггүй бахархлаа эмчилж чадна гэж бас нэг өөрийнхөө үнэтэй зөвлөгөөг Рюдист өглөө. Өөрийнхөө бахархлаа эмчилж чадна гэдгийг сонсоод Рюдис за ер нь Ранава шидийн их сургууль руу элсэе гэж шийддэг. Хараад байхад эльфүүд хүйтэн цастай байдаг болохоор ийм сэрүүхэн газар биеийн дулаанаа хадгалахгүй бол бас жаахан хэцүүлээд юм шиг байна. Ийхүү манай хүн шийдвэрээ гаргаж Ранава шидийн их сургууль руу элсгээр багийнхантайгаа салах ёс хийгээд хотоос гарсан юм. За тэгэхээр та нарын мэдэж байгаачлан Ранава, Нэрис, Баширан гэдэг энэ 3 улс хойд нутгийн хамгийн том 3 улс. Ранава л ихэд Широн хаант улстай ижил төвшний хүчрхэг улс. Хэрвээ энэ 3 улс нэгдсэн тохиолдолд Асура хаант улсад хүртэл төвөг болохоор хэмжээний хүчтэй. Тэдний хүч чадал нь цэрэг аримдаа биш, харин шидийн дэвшилтэд шинжлэх ухааныхаа мэдлэг чадварынхаа ачаар ийм хүчтэй болсон юм. Зөвхөн энд л хамгийн шилдэг Ранава шидийн их сургууль байдаг.
Байршил нь яг Ранава Нерис Баширантын уулзуурцыг болох Шария гэдэг хотод байрладаг. Рудис энд 1 сарын турш алхаж байж хурж ирлээ. Илана Лиза бас Рудисыг дагаж энд ирсэн бөгөөд Рудистэй хамт их сургуульд илсэн орж тэнд суралцж байгаа онгон залуучуудыг ангуурчлах гэж байгаа л да. Ер нь бол өөрийгөө хэрвээ эрэгтэй хүнтэй унтахгүй бол үхэх хараалтай гэж хэлсэн. Үүгээрээ шалтгаан болгож их сургуульд орох гэж байгаа юм шиг байгаа юм. Ер нь энэ хараал нь байхгүй байсан ч гэсэн Илана Лиза энэ амьдралын хэв маягаа ер нь л үргэлжлүүлэх л байх. За ер нь ч ямар хамаа ах вэ? Манай хоёр тэгээ шууд захирал дээр н ороод уулзсан. Тэгсэн чинь манай Рудисээс нэг жижигхэн шалгалт авъя л гин. Эдний сургуульд бас шившлэггүй шид хэрэгэлдэг сурагч байдаг бөгөөд тэрнтэй нэг эсрэг нэг дүгэл хийлгэх нь хэрвээ ялж чадахгүй бол манай Рудис сургалтын төлбөрөө төлөх ёстой. Физгээд энэхүү сурагч нь харж байгаачлан цагаан төстэй болчихсон болохоос манай Сильфи маань байж идэв. Рудис Сильфиг таньсангүй. Гэхдээ Сильфи Рудисыг таньсан бололтой. Гэвч Сильфи өөрийгөө илчилдэггүй. Мөн үү биш үү гэж бодсон биз. Дүүл эхлэхэд Рудис ирээдүг харж Орстойд сурсан эсрэг талынхаа шидийг үгүй хийх шидээр Сильфигийн довтлогоог няцаагаад Рудис хариу довтолч амархан ялчдаг. Хамгийн шилдэг сурагчийг ингээд амархан ялчих юм болоо бас жаахан хэцүү үз. Амхантай симпайта тал засчих гээд дараа нь таныг даана гэж хэлчихдэг. Ингээд аль бисоор манай Рудис маань Ранава шидийн их сургуульд илсэн орж онцгой оюутан болсон юм. Онцгой оюутан төлбөр төлөх шаардлагагүй 100% тэтгэлэгтэй мэдээж дотор байранд амьдрна. Өөрөө хуваараа судалгаа шинжилгээ, дипломынхаа ажлыг хийж болно. Сард ганц л удаа ангийнхантайгаа хамт нэг хичээлд суух ёстой. Бусад хичээлийг бол өөрөө сонгон суралцаж болно. За тэгэл ер нь юу дуртайгаа хийж болно, сурагч ихээсээ илүү ер нь л эрдэмтэн гэсэн үг. 7-оос 9 жил суралт юм байна. Яг нөгөө нэг 15 наснаас эхэл суралцдаг болохоор тэгж байгаа ах. Илана Лиза, Рудис хоёр дөрөв тувцаа өмсөд сургуулийнхаа нээлтэн дээр очлоо. Сурагчдын зөвлөлийн дарга нь шин сурагчдад хандаж үг хэлнэ. Өөрөө Асура хаант улсын 2 дахь гүнж нь бөгөөд Асура хаант улсад яг одоо хаан ширээний төлөөх тэмцэл болж байгаа юм байна. Тэрнээс дайжиж мань хүн энд ирсэн бололтой. За тэр улс төрийнх нь асуудалч яах вэ? Манд бол падаг үлдээ. Гэтэ яагаад ч юм Сильфи түүний бие хамгаалагч нь байдیں۔ Нээлтийн дараа Рудис өөртөө адилхан онцгой оюутнуудтай уулзахаар тэдний анги руу очлоо. Хамгийн түрүүнд түүнийг угтаж авсан хүн бол Занаба. Широн улсын ханхүү тэгээд төрөлхийн маш хүчтэй тэгээд Рудисийн хийдэг фигуруудыг шүтдэг түүнийг багш мэд үздэг хүн. Улсаасаа цөлөгдөөд гадаадд сурна гэдээсэн энэ дээрээ сурчсан байж л дээ. Дараа нь наратнуудын тусганд байсан нөгөө нэг гиси чинь том охин Линия гэхийн муурчгтэй охин байж их бөгөөд хажуу талд нь нохоо үгийн ахлагчийн охин Персона гэдэг энэ нохоочгтэй охин бас байж идэг. Энэ хоёр энэ сургуулийн атман юм байна. Занабаг хүртэл дээрлэхтэйгээ боддоо. Үг яриа үйл хөдлөл нь бүрл нэг цаана үнэн хулиган шинжтэй. Дараа нь харж байгаачлан өөрийгөө хамгийн ухаантай нэгэ бодчихсон Клиф гэдэг нэртэй хүү. Спешиал эпизод нөхөө Эрис нөгөө нэг говлын агнах гээд Милис хаант улсад явж хахад энэ хүүтэй таарсан байдаг. Энэ хүү чинь бүр Эрис дурлаад бүр гэрлэх санал тавьцныг нь яана. Мэдээж Эрис юм эрхийн балай хүүхдээ юу зөвшөөрөх үү? Дунд хуруу гаргаад хөөгөөд явуулчихсан. Түүнээс гадна дахиад нэг эмэгтэй сурагч байгаа. Гэхдээ тэр ерөөсөө өрөөнөөсөө гардаггүй гин. За ерөнхийдөө нэг иймэрхүү хачин хүмүүстэй чих таарж шүү. Сильби, Занаба тэгээ дараатан тосгоны ахлагчийн охид. Үүний дараа Рудис номын сан руу очиж хүн бурхны хэлснээр мананы шуурганы талаар судалгаа хийж өөрийнхөө нөгөө бахархлаа эмчлэх арга хайж эхэлдэг. Тэгж явж байхдаа Сильбитэй таарч Сильбич бас мананы шуурганы талаар судалгаа хийж байх бөгөөд Рудистэй хамт хийж яхаар болдог. Өдрийн хоолн дээр Рудис Занабатай хамт хоолны танхимд хоол идийг өвчөв. Суудал олдоогүй тул Рудис тэр хоёр гадаа хоол идсэн юм. Жаргалтай цагийг нөгөө сурагчдын зөвлөлийн даргын бие хамгаалагч залуу нь би нэг найз охинтой гэсэн шиг боснолов. Тэгсэн чинь энэ дуурака нотус буюу Рудисийн үеэлэн юм байна. Физ буюу Сильфиг эхний өдөр Рудис ялснаас болоод жаахан муухай хараад байгаа юм баха. Нэх муухай яжилсан шинжтэй найз охтуудтай сугдуулаад цаашаа яваад өгдөг. Тэгэд Рудис бусаж иш номын санд жаахан суучаад өрөөрөөгөө явж байтал тэнгэрээс бандаг унаад иртий. Рудис ч бандах дуртай юм болохоор шууд тэрнийг рефлексээр шүүрээд авдаг. Тэр дороо нэг охин гаж донтон гэж орлонгоот яасан ч хурдын бүр баахан охтуу тал талаас нь гараад ирдیں۔ Нэг ирийн минь мэддэхгүй горил гарч ирснэ. Ариэл самагийн мандагыг хулгаалдаг чи үхэх ёстой гэд Ариэл самаа гэдэг нөгөө сурагчдын зөвлөлийн дарга. Яг Рудисийг маань хилс ирээд гүтгээд хүчээр чирээд аваад явах гэж байтал Фит Симпай буюу Сильби маань гарч ирээд түүнийг авардаг. Рудис маань охтуудын дотор байрны замаар явж исэн юм байна л да. Бас Сильби өөрийгөө эрэгтэй хүн гэж бусдад ойлгуулт юм байна. Ариэлийн хувийн бие хамгаалагч болохоор охтын дотор байраар явах, Ариэлийн дотор хувцсыг нь хүртэл угааж болдог онцгой дарахын эрэгтэй ингэнэ. Санаандгүй мань хүн сая Ариэлийн дотор хувцсыг угааж агаад унгаачиж, тэрнийг нь Рудис бариад авч. Рудисийн хувьд бол их сургуульд орсон эхний өдөр нь болохоор ялтчгүй дүрм журм энтер сайн мэдэхгүйсэн.
Ийм шалтгаар Сильви Рүдисийг тэднээс салгаж авдаг. Дараа нь Рүдис маань жаахан гайхсан энэ Фитсимпай надад яагаад ингэж сайн хандаад байгаа юм болоо гэж. Эрэгтэй хүн гэхэд нэг тийм эмэгтэй хүн шиг биетэй. Яасан ч царайлгын яасан ч туйхан гартай юм. Эмэгтэй байсан бол дурлахад бүр яг бэлэн байна. Рүдисийн их сургуулийн энгийн нэгэн өдөр нь өглөө босоод шууд биеийн хүчний дасгалыг бас сэлэмнээ бэлтгэлж ийн. Үүний дараа хоолой идчихэд эмчлэг шидний хичээл сонгож суралцж байгаа. Үлдсэн цагт нь хүн бурхны хэлснээр хуваарай номын санда маананы шуурганы талаар судалгаа хийн. Сильви бас түүнд тусалж байгаа. Сильви маань Рүдист өөрийгөө одоохондоо илчлэх бодлого байгаа бололтой. Яна хэрвээ ингэж илчлэхгүй бодвол манай Рүдис маань жоохон гомо олох гэдэг шүү. Занабо Рүдисээс өдөр болгон багшаа надад яаж фигюр хийхийг заагаад өгөөч. Яагаад одоо заагаад өгч болохгүй гэж багшаа гэж байнга гуугастай. За гэж бодоод Рүдис Занабод яаж фигюр хийхийг зааж өгөхөөр боллоо. Даанч Занабо фигюр хийх гээд бүр ямар ч шиди авьяас байхгүй. Ядаж байхад төрөлхийн маш хүчтэй болохоор гарын урд үе шаардсан ажилд үнэхээр муу байлаа. Ерөн зөвхөн Занабоч гэлтгүй. Зөвхөн манай Рүдис шившлэггүй газрын шидээр чулууг ингэж дүр сэлбэрт хөөргөн фигюр хийх чадвартай юм. Хин дуртай нь Рүдис шиг ингээд фигюр амархан хийчихнэ гэж байхгүй. Гэтэл Сильвид нэг мэрэгэн санаа төрсөн нь Занабо Рүдис шиг газрын шид ашиглаж чаддаг боолтой болоод тэр боолороо фигюр хийлгэнэ. Одоо угаасаа Занабо шид сурна гэдэг өнгөрсөн асуудал. Яагаад гэвэл Сильви Рүдис хоёр бага байхдаа л шившлэггүй шид ашиглаж сурсан. Тийм болохоор хүүхэд боол аваад тэрнийг шившлэггүй шид ашиглаж сургана. Яг ийм төлөвлөгөөтэй Сильви Занабо Рүдис 3 боолын зах руу очлоо. Газрын шидэнд хамгийн гармгай овг угсаатан бол даваарп буюу одоо хүмүүс байдаг. Яг тийм даваарп угсааны аль болох бага настай байх тусмаа сайн. Тийм боолыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд худалдаач нь яг нэг тийм охиныг санал болгодог. Аав ээж нь өөрөө төлж чадахгүй байсан болохоор охиноо ингээд оронд нь өгчихсэн юм байна л та хөөрхий. Рүдис түүнээс яг өөрийнхөө хуучин төрхийг буюу бичлэгний ихэнд гарсан үхсэн ч яах вэ гэсэн Рүдисийн төрхтэй бүр яг адилхан. Аргагүй ч үсттэй. Рүдис түүнээс нэг л асуулт асуулаа. Чи амьдрмаар байна уу гэж. Тэгтэл охин би амьдрмаар байна гэж хариулснаар Рүдис түүнийг шууд худалдаж авахар болов. Түүнийг аваад шууд хоолнд оруулдаг. Даваарпууд хараад байхад гараараа хоолоо иддэг бололтой. Бас 7 нас хүртлээр нэр авдаггүй юм байна. Манай гурав ярилцаж байгаа түүнийг Жулет гэж нэрлэдэг. Хүнийг л мэдэхгүй. Тийм болохоор Рүдис түүнд хүний хил заана, бас давхар шившлэггүй шидэ заана. Занабо Широн хаан тулсын 3 дахь хаан хүү. Мөн өөрийнх нь өөрөө 2 давхар болохоор Жулет Занабогийн боол гэсэн статусаар түүний дутуур байранд амьдрна. Гэхдээ манай хэд бол түүнд боол шиг харьцахгүй. Ийхүү Занабогийн фигюр хийх карьер нь аажмаажмаар эхэлсэн юм. Нэгэн өдөр Рүдис нэг зүйл санснаа. Занабод өөрийнх нь хийсэн Роксигийн фигюр байгаа. Одоо тэр фигюр маань хаана байна гэж Занабогоос асуухад түүний бие дагжин чигчирч итгэлтэй бус байдлаар Роксигийн фигюрийг хийсэн харьцгийг онгойлголоо. Гамшиг үлчгэж Рүдис шууд Занабог чи миний Роксиг ингэж бузарлсан уу гэж асуув. Занабо нэг эмэгтэй хүн сонирхдгүй мөртлөө фигюрүүд дээр өөрийнхөө хүслийг гаргадаг. Гэхдээ үгүй ээ л гэж байна. Нөгөө нэг атмаа муур нохоо хоёр чинь Занабог дээрлэхэд Роксигийн фигюрийг дэвслээд эвдэлч гэж. Рүдисийн бурхныг ингэж бузарлсан тэр муур нохоо хоёртой Рүдис маргааш тооцоо бодохоор болов. Занабо тэр муур нохоо хоёртой ууг нь үзэлдсэн боловч юу нь мэддэхгүй зүйлээс болоод Занабо хөдөлгөөнгөө болчихсон. Тэгээд л ялагдсан шалтгаантай байж. Нөгөө Милист байхад Рүдисийг гийс хашгирдаг шидээр хөдөлгөөнгөө болгоод өөрийнхөө тусганд руу хүчээр аваа явсан да. Персена гэдэг нохоо охин яг тийм шид хэрэглэх гэж байгааг нь Рүдис анзаараад хариу довтлогоо хийж Занабог араас нь явуулж саадуулах хооронд нөгөө муур охиныг ирээдүг хардаг нүдэрээ харж байгаад айгүй цэвэрхэн нокаут хийдэг. Харин зүхтаж байсан нохоо охиныг шавар суулгуулад ухаалдуулдаг. Рүдис бол энэ хоёроостой юу ч болсонгүй шүү. Ингээд тэр хоёрыг хүлээд Рүдис өрөөндөө авчирлаа. Сэрэнгүүт нь Рүдис нөгөө нэг босдогоо бахархлаа. Босч ийн үгүй юуг нь шалгах гад Персенагийн чэйжэнд нэг жоохон хүрдэг. Ямар ч өөрчлөлт алгадаа. Өөрсдийг нэвдэлсэн фигюрийг харуулхад Персенад бүр үнэн зэвүүнаас нь линияро хамаг хэргийг чихэж би буруугүй гэх мэтээр бултах санаатай. Линия ч өөрийгөө өмөрөөд бүх бурууг бие рүү алж гисэн амьтад байна. Одоо тэгээд амьтны л зан гэдэг байх та. Рүдис тэр хоёрт өөрийнхөө бурхан шиг тахдаг зүйлийг харуулсан нь Роксигийн бандаг байдаг. Рүдисийг өмнө нь Мелис твд байхад Аратан овгийн бурхан шиг тахдаг нохойг зүгээр л эрхлүүлсэн биш. Бузралсан хэрэгт ороод шоронд 7 хоног нүцгэн хоригдсон. Тэгтэл Линия Персене хоёр Рүдисийн бурхан шиг тахдаг зүйлийг бүр санаатаагаар эвдэлж хайсан. Яаж энэ муу хоёр дуракийг шийтгэвэл миний үгийг дуулууртай дагдаг болгох вэ? Одоо ингэ суллаа явуулсны дараа надаас өшөө аавна гэж яаж ирүүлэхгүй болгох вэ?
Энэ талаар эргэлзсэн Рүдис Фит Сэмпайгаас зөвлөгөө асуухад нэг санаа байна гэв. Нэг хоног хүлээстэй чихтэн өрөөндөө хорсон байсан Линия Пүрсэний хоёр шээс алдаад бүр яг амтан болчихж. Бид хоёр одоо маш хөлсөж байна, цангаж байна. Биднийг суллаач, бид нар одоо юу ч хийхгүй. Хэлсэн болгоны чинь хийх болно гэж айл эзэний буугаад өгч гэж. Тэгээд тэднийг суллаад норсон дотор хувцсыг нь угааж өгдөг. Дуулууртай болсон ч гэж юухгүй Рүдисийн үгэнд шууд орж байна. Айл хэзээний Рүдисийг босс гэж дуудаач эхэлж гэж. Ерөнхийдөө бол аратан хүмүүс хагас амтан гэсэн үг. Байгалийн хуулиар хамгийн хүчтэй нь бусдыгаа захирдаг. Хэрвээ чи эдэнтэй зодолтоод ялах юм бол чиний үгэнд орох болно. Бас дээрээс нэмээд ходоод орон захирч чадах юм бол төгс харж байгаачлан Рүдист ийм амар дуулууртай болчихсон. Түүн дээр нэмээд Фит Сэмпай нүрэн дээр нь сарааччихдаг. Хэрвээ суллаад явуулсны дараа ямар нэгэн асуудал дахиж гаргах юм бол наадхын чинь шившлэхээр би хизээч арилахааргүй болоод өгч болно шүү гэж анхааруулдаг. Ингэжил Рүдис энэ сургуулийн хамгийн том атмаануудыг өөртөө гаршуулж авсан юм. Маргааш нь Рүдис Пүрсэнэ Линиагийн мөөмөнд хүрж болно гэсэн болохоор амхандаа л бахархлаа сэргээч гээд түүнийг оролдох боловч яагаад ч бор юм нь босож өгөхгүй хэвээр Пүрсэнэгийн мөөмөнд хэрвээ мах өгөх юм бол хүрж болно. Гэтэ үр дүн нь ялгаагүй стил босохгүй. Ер нь бол энэ хоёрт мах өгчих юм бол юу хийн? Амтныг ходоод орон захирна гэдэг байгаа шүү дээ. Даанч манай хүн босож чадахгүй. Энэ үүмэн чимээнээс залгсан Клифф босож ирээд наад завхаарлаа сургуулийн танхимд бити хийгээд гэж шаардлага тавьдаг. Клифф өөрөө ариун милээс хаан тулсан. Одоо Европод христийн шашны паплам гэдэг шүү дээ. Тэр папламынх нь ач хүүн юм байгаа. Ариун шашны дагагч болохоор дургуун жахан хүрсэн биз. Түүний үгийг Рүдисээс өөр хинч сонсдоггүй. Өөрийгөө онцгой гэд бодчихсон байсан Клифф энэ сургуульд анх орж ирээд Пүрсэнэ, Линия, Занаба, Фиц гээд эднэрт бүгдэнд нь ялагдаад шал арчсан. Рүдис Фицийг ялсан болохоор Рүдистэй үг дугаараач хэрэггүй гэж бодсон. Ер нь өөрөөс нь илүү онцгой, илүү хүчтэй хүн заавал байдаг гэдгийг ойлгосон. Түүнтэйгээ ч эвлэрсэн юм да. Гэнэт нэг өдөр Клифф Рүдис дээр би Элина Лизэд хайртай болчихлоо гэд ороод ирдیں۔ Яана Элина Лиз. Тэр чин одоо жинхэнэ насаараа 50 гарчихсан эмгэн штий. Бас өөрөө илэгтэй нэг хүүхэд гаргаж байсан гэдэг. Тэр хүүхэд нь одоо хаана явж байгаа бүү мэд. Мэдээж Рүдис ийм юмд эргэлдсэн. Тэгээ дахиад л нөгөө манай мэрэгэн ухаантай Фит Сэмпай дээр очиж зөвлөгөө авсан юм. За одоо яах вэ вэ? Ийм гэгийнхэн сэтгэлтэй гинэн залууг ийм завхаа эмгэнтэй танилцуулах нь зөв болов уу? Би яг юу хийх гээд байна? Ингэж асуухад Фит Сэмпай өдөөс нь 90 эмийн хооронд илжиг бүүж ороод хэрвээ танилцъя гэд хүрээд ирж байгаа бол түүнийг танилцуул гэж айлддаг. Хэлсэн ёсоор нь маргааш нь Рүдис Клиффийг дагуулад Элина Лизи дээр очдог. Тэгээд Рүдис тэр хоёрыг заяанд нь даатгаад өөртөө уулзраа гэж бодоод хоёулангийн үлдээгээд өөрөө яваад өгсөн юм. Маргааш нь Рүдис ангидаа ороод ирсэн чинь нөгөө Элина Лизе Клифф хоёр чинь бие биенийхээ дээрээс давхралтаа суудсан байдیں۔ Ийм эрхэм балай хүүхэд яаж ч мэдгүй Элина Лизегийн зүрхийг өөртөө ризигэд булаач чадчихэ. Клифф өөрөө Элина Лизег ямар завхаа гэдгийг нь мэднэ. Гэтэ тийм байсан ч хамаагүй зовлонгийн ойлгоод түүнийг хайрлахаар шийджээ. Энд чинь жинхэнэ хайрл юм да. Чаваас Рүдисээ атаархалж төрж ийн гэж өгөхгүй. Бахархлаа алдснаас хойш ямар л ойлог байх вэ хөрхий. Намрын үлрэлэржээ. Энэ үеэр аратан хүмүүсийн ороо нордог байгаа. Ир юм хамаагүй айлч хүснэ нь өөрийнхөө эхнэр эсвэл нөхөр болох гэсэн хүнтэйгээ зодолтоод ялж чадах юм бол өөрийнхөө болгож болдог. Одоо тэгээд амтны л дүрм юм да. Хосоо ингэж болд юм биш үү? Энэ сургуульд нийт 10,000 сурагч байгаа. Тэрнийх нь 5% нь аратан хүмүүс байдаг. Хамгийн гол нь Пүрсэнэ Линия 2 аратан овгийн хамгийн том хоёр удирдагчдын том охин. Тэднийг өөрсдийнхөө хосоо болгоод дараагийн удирдагч болох гэсэн аратан хүмүүс их сургуулийн өмнө оочрж дараалан маш олноороо энд зорин ирцгээжээ. Рүдис тэр нэг аратан нөхөр бас нэг эмэгтэй ирсэн. Аратан нөхөр Рүдистэй нэг эсрэг нэг тулалдыг гин. Уучлаарай би эмэгтэй хүн сонирхдаг байгаа шүүгээ зүхтах гэсэн чинь Линия Пүрсэнэ хоёр дотор байранда ороод нуугдчихсан. Тэгээд өөрсдийг нь хосоо болох гэж ирсэн энэ олон аратан хүмүүстэй манай босс Рүдисийг ялж чадах юм бол бид хоёрыг хосоо болгож болно гэж хэлжээ. Ингээд л манай Рүдистэй нэг эсрэг нэг хийх хүмүүс араасаа цууран зогсно. Энэ эмэгтэй манай Рүдисийг хосоо болгох гээд байгаа юм болов? Бас л чимээгүй араас нь дагаад байгаа юм да. Нэг томоохон үмэн болоод Рүдис тэр зүгт очисон чинь хүүтий нөгөө нэг эмэгтэй чинь тэнд газар хөвтөж байгаа юм. Нөгөө баахан Рүдистэй нэг эсрэг нэг хийх гэж байсан аратан хүмүүс Бадигаати гэдэг чөтгөрийн хаанд бүгдээрээ ялагдчихсан байж. Би та нар чинь хэлээгүй лөө. Чөтгөрийн твд нийт 30 орчим чөтгөрийн хаан байдаг. Тэрнийх нь нэг нь Бадигаати гээд энэ 6 гартай чөтгөр.
Сүүлд эн чинь бас Элина Лизэтэй заваарч явж байгаадаа оогруудын амьдардаг тосгонд үлдсэн байсан. Ранаво их сургуулаас таньдаг танил нь түүнийг дуудсан болохоор мань хүн энд иржээ. Бас Киширацу түүний найз охин нь байгаа. Рюдисийн талаар Бодигадд хэлсэн. Рюдис өөртөө маш их хэмжээний мана агуулж байгаа. Лабласаас ч илүү. Тэрнийг шалгаж үзэх гээд Рюдисийг хайж ирсэн. Тэгсэн чинь замд нь баахан араатан хүмүүс байхаар нь Бодигадыг бүгдийг нь цэвэрлчихэж. Одоо шүүд Рюдистэй тулалдаа ийлгэн. Манай хүн тэгээд чөтгөрийн хаан өөртөө тулалдъя гэж үрж байхад нь ийм олон хүний нүдэн дээр мөрж цугтах юм бол нэр хүнд нь асуудалд орчих гээд байдаг. Нэр угарахаар ясуугар гэд Рюдис тэр дулааныг зөвшөөрдөг. Эхлээ Сильфигэр Рюдис өөрийнхөө таягийг авчруулахаар хүлээхийг хүсдэг. Хүлээж буй хугацаанд тэр хоёр жаахан ярилцаж суудаг. Хүн бурхан Орстедийн талаар гэвч Бодигади Рюдис тэдний талаар олигтой юм хэлдэггүй. Рюдис өмнө нь Орстедтэй тулдаад бараг үхэх шахснаа Бодигадд хэлээд ер нь л намайг амьд үлдэх арга байна уу? Та нар шиг мөнх амьдардаг хүмүүстэй харьцуулахад бид нар чинь амар богинохон амьдардаг штеп. Жаахан ч гэсэн нар үзэх өдөр хайрлаач гэж тулаа эхлэхээс өмнө амиа гуйдаг. Ер нь эхнээсээ л тэгсэн зүгээр юм билээ дээ. Чөтгөрийн хааныг яаж барах вэ? Үүнийг нь бодолцож үзээд Бодигади Рюдистэй би чиний хамгийн хүчтэй нэг л цохилтыг авна. Тэр цохилт чинь намайг гэмтэж чадах юм бол чи ялна. Хэрвээ үгүй бол би ялна. Одоо л нэг эвтэйхэн сонсогдож байна да. Рюдис өөрийнхөө хамгийн хүчтэй шид буюу чулуун сумаа итгэжүүлээд өөртөө байгаа хамаг манагаа ашиглаад Бодигади руу буудлаа. Гэмтэх байтугай бараг алчих уу та. Гэхдээ эднэр чинь мөнх амьдардаг болохоор буцаал босоод ирэн л дээ. Ингээд Рюдис чөтгөрийн хааныг ялсан юм аа. Хариу болгож Бодигади Рюдисийг ухаан алдтал нэг шанааддаг. Песения Лине хоёрын төлөө манай хүн сая бүр юу хийвэ? Чөтгөрийн хаантай хүртэл тулалдлаа штэ энэ ч одоо. Зүгээр мөөмөндөө хургуулчихгүй нүүр майж анаагаад. Бас нэг зүйл нь Бодигади энэ сургуулийн сурагч нь болдог. Мань хүн мөнх амьдардаг болохоор энэ мөнх амьдралынхаа талаар судалгаа хийх юм байх. Бас дээрээс нь сургуулийн захиргаа чөтгөрийн хааныг элсүүлвэл бусдад бас нөгөө маркетинг л болох юм да. Манай сургуульд чөтгөрийн хаан сурдаг Өдөр хоног явсаар Рюдис мананы шуурганы талаарх судалгаагаа хийсээр судалгааны материалж багсаад өлегтэй их сурвалж байхгүй боллоо. Дахиад л физээс мананы шуургатай холбоотой сэдвээр мэрэгсэн хүн энэ сургууль дотор байхгүй гэж асуулаа. Рюдисийн ангид нөгөө хичээлд ирдэг охин чинь энэ талаар судалгаа хийдэг гин. Тэр чамд энэ тал дээр тусалж магадгүй юм гэж Рюдис санал болгодог. Хэлсэн ёсоор нь тэр хүнийх нь өрөөнд очтол хэн байсан гэж санана. Тэр нэгэн өдөр Рюдис бараг л үхэх шахдаг өдөр Орстедтэй хамт явж байсан охин. Хуучин дурсамжин сэтрээд манай хүн Калаба дийлэхгүй ухаан алдчихдаг. Нүдэ нэгэ тарталаа Сильфи түүнийг аргадан инхрийлж байла. Саяныхаа зүуд байсан уу гэж бодтол нөгөө охин байж л байла. Сандарсандаа Орстед чамтай хамт байгаа юу гэж асуухад Орстед түүнтэй хамт байхгүй байгаа л тоо. Тэр өдөр энэ охин Орстедийг ятгаж Рюдисийг буцаан амьлуулсан юм. Амийг нь аварсан аврагчаас Рюдис айгаад ч одоо яах вүлээ. Тэр охин Рюдисээс чи энийг уншиж чадаж байна уу гэж нэг цаастай бичих харуулсан нь Япон ханзаар хүний нэрийг бичсэн байлаа. Түүнийг маска авахад Рюдис сансан юм. Тэр өмнөх амьдралдаа үхээс өмнө ачааны машинаас аварч өгсөн тэр охин яг мөн байлаа. Мань хоёр нэг ертөнцөөс энэ ертөнцөд иржээ. Гэхдээ Рюдис энд шинээр төрсөн бол энэ охин зүгээр л шилжүүлэгч гэж. Түүнийг нүдэ нэгэд харахад Асура хаан тулсын хаан ихтэй Орстедтэй хамт байсан. Орстед түүнийг дагуулan явж харж хандан хэл бичигч зааж. Нэг жилийн дотор тэр хоёр дэлхийг тойрч машины осол болох үеэр байсан энэ хоёр залууг хайсан юм. Даанч тэднийг олоогүй. Түүний нэрийг Нана Хоши гэдэг бөгөөд хамтдаа өөрсдийн дэлхий рүүгээ буцъя гэдэг. Гэхдээ Рюдис юу гэж зөвшөөрөх вэ? Одоо түүний хувьд энэ дэлхий л түүний гэр болсон. Харин Нана Хоши энд зүгээр шижүүлэгдэд ирчихсэн таньдаг ойр дотны хүн нэгч байхгүй. Түүний хувьд хар газар мэт санагдах нь аргагүй биз. Мань хоёр яагаад энэ ертөнцид ирсэн гэдгээ мэдэхгүй ч Нана Хоши биднийг нэг хүн санаатаагаар энэ шилжүүлсэн байх магадaltaй гэв. Сонин зүйл нь Нана Хоши өдөө болтол ерөөсөө хөгшрөөгүй. Гэхдээ үхэхгүй гэсэн үг бол биш. Хамгийн тэнэг зүйл нь Нана Хошид ямар ч шидийн хүч маана гэж байхгүй. Гадаад ертөнцид тулалдаж чадахгүй өөрийгөө хамгаалж чадахгүй болохоор хурдхан шиг хуучин дэлхий рүүгээ л буцахын төвс олсон хүн байна. Тэгээд нэг зүйл Рюдистэй тохиролцохыг хүссэн нь Рюдис өөрийнхөө маанаг ашиглаад Нана Хошигийн судалгаанд нь туслана. Оронд нь Нана Хоши Рюдист өөрийнхөө маананы шуурганы талаарх мэддэг бүх зүйлээ хэлж өгнө. Саяны хүртэл Рюдис Нана Хоши хоёр Япон хэлээр ярилцаж байсан. Одоо Сильфитэй гуруулаа сууж хагаад энтхийн хэлээр маананы шуурганы талаар ярилцах болно. Нана Хоши энэ ертөнцид ирээд яг 5 жил болж байна.
5 жилийн өмнө буюу Нана Хошиг энэ ертөнцид яг шилжигдээд ирэх үед тэр маананы шуурга нь болсон байжээ. Тийм болохоор магадгүй надаас олж тэр маананы шуурга болсон байж магадгүй гэж Нана Хоши хэлэхэд Сильви буруугаар ойлгоод түүнийг энэ маананы шуургыг үүсгэсэн гэж бодоод түүн рүү дайрдаг. Рүдис ч түүний буруу ойлголтыг засаж тайвшруулав. Орстич тэр маананы шуурганы талаар ерөөсөө юу ч мэдэхгүй байсан, анх удаага л ийм зүйл тохиолдож байгааг харж байсан гэсэн. Ямар ч байсан Нана Хоши Рүдист маананы шуурганы талаар судалгахад нь туслана гэдээ хэлдэг. Бичлэгийн маань дуслан үзсэн хүмүүстээ баярлалаа. Бас донешо өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Ямар ч байсан би цаг зав харуулад хамгийн хурднараа дараагийн бичлэгийг хийх болно. Тэр болтол та нар миний вебсайт руу ороод Mushoku Tensei-гийн Light Novel-ыг нь унших боломжтой байгаа шүү. Нөгөө Season 3 нь 2026 оны яг 4 сард гарахаар болсон байлээ. Одоо ердөө 6хан сар хүлээчих юм бол гарлаа да. Энэ хугацаанд subscribe дараад надтай хамт байгаарай. Дараагийн хэсгээр уулзтлаа. Түр баяртай.